Сайн байцгаана уу? Cherry Book сувгийн Монгол Adventist podcast-ийн анхны дугаараа эхлэхэд бэлэн боллоо. Бид анхны ярилцлага Эрдэнэт хотод явуулсан мөлий. Би Болормоо байна. Тэгээд одоо та бүхэндээ ярилцлага сонирдуулъя. Сайн байцгаана уу? Өглөөний мэнд төргий, өдрийн мэнд ч юм уу. Cherry Book podcast-аас зохион явуулж байгаа Монгол Adventist гэдэг болон маань анхныхаа дугаарыг эхлүүлж байна. Тэгээд манай дугаарын анхны зочин болж Ариуна маань өнөөдөр хөрөлцөн ирсэн байгаа. Тэгээд Ариуна чамд энэ өдрийн мэнд төргий. Баярлалаа. Тань ч гэсэн өдрийн мэнд төргий. Тэгээд Ариуна өөрийнхөө тухай танилцуулаач. За би болохоор анх сүмд 2002 онд сүмд явж эхэлсэн. Тэгээд айлын том охин доороо 3 дүүтэй. Тэгээд одоо л нөхөр 3 хүүхдийн хамт амьдардаг. Ариуна маань хэд настай вэ? Би одоо 33 настай. За тэгээд анх сүмд явж эхлэхдээ хэд настай байсан? Анх сүмд явж эхэлж байхад чинь би чинь 8 дугаар анги, 9 дугаар ангид явж эхэлсэн. 10 жилээс л. Одоо тэгээд өөрийнхөө мэргэжлийнхаа талаар танилцуулаач. Ямар ажил мэргэжлээ? Одоо бол нэг хүүхдээ хараа гэртээ сууж байгаа юм тийм. Декреттэй байгаа. За. Яг би чинь 2008 онд эдийн засгийн нэгтлэн мэргэжлэр их сургууль төгссөн. Тэгээд 2008-аас 2010 он хүртэл би магистр зэргийг бол Улаанбаатарын хөдөө аж ахуйн эдийн засгийн их сургуулийг төгссөн байгаа. За тэгээд эдийн засгийн нэгтлэн мэргэжилтэй эмэгтэй байгаа юм байна. Тэгээд анх яаж сүмд ирсэн талаараа Ариуна хаваалцаач. Анх би хинээс яаж мэдээ сонсов тэгээд би манай энэ Эрдэнэтийн Горнек соёлын ордонд яг тухайн үед бол баярын мэдээ яг явагдчихсан. Тэгээд яг тийм тухайн үед бол би найзтайгаа тэмцээнд орох гээд Горнекээс нөгөө хувц ингээ балт гадалдаг байхгүй. Тэгээд бүжгийн хувц балт гадалх гээд яг ингээ зогсож байгаад яг нөгөө нэг тайзны артлын одоо өрөөнд одоо нэг хаалганы ингээд зогсож исэн чинь найзаагаа хүлээгээд манай найз дээшээ ингээд хоёр давхарлуу нь очиад хүнтэй нь уулзах гад. Тэгээд ингээд зогсож исэн чинь тэр хаалганы тэнтэл цааталт Есүс гэл нэр ингээд бүр амар тод сонсогдоод бүр Есүс л гэдэг нэр сонсогдоод тэгээд Есүс бурхан гэд ийм хоёр үг л надад бүр амар сонсог. Би бүр тэр хаалгыг ингээд завсраар бүр ингээд чихээ тавьж байгаад ингээд сонсоод яг тухайн үед тэгээд тэр би тэнд л одоо бурхан одоо Есүс бурхан гэдэг нэрийг л анх удаа тэнд сонсдоод тэгээ үнэхээр энэ бурхан байдаг бол та намайг өөртөө аваач гэгээд бүр тэр хаалганы завсраар яагаад ч юм ингээд бүр өөрөө бүр ингээд дотроосоо бүр ингээд шивэнж ингээд хилж исэн. Тэгээ ганцаараа хинч байхгүй тэнд ингээд бүр хинч байхгүй. Тэгээ тэнд би бүр ингээд нэг цаг ингээд өнөгцөө юм ингээд зогсож байгаадаа тэр яг ингээд тухайд тэр процесс бүр амар үнэхээр л та үнэхээр энэ тэр одоо дотор нь орж суугаагүй юм байна шүү дээ. Гадна талд нь тэр тэгээд өсвөр насны охин. Тий. Сэтгэвэр ангийн хүүхэд. Тий. Тэгээд бүр ингээд сонирхолтой байна тий. Тэгээ би бүр ингээд үнэхээр та тэр Есүс гэдэг бурхан та үнэхээр байдаг бол та намайг өөртөө аваач гэд яагаад ч юм тухайд миний одоо тэр бодол санаанд тэр үг ороод тгийж ингээд хилээд тэгээд үнэхээр яг ингээд тэр бурхан байдгийг би бол өөрөө мэдэрсэн. Яагаад гэвэл яг тэр өдрөөс удаачгүй ингээд дахиад одоо соёлын ордон дээр ирэх би яг тухайн үед тэр одоо ингээд баят мэдээ юм семинар болж байгаа гэж юусэн мэдээгүй. Тэгээд дахиад яг тэгж тэрийг тухайн үеийг сонсчоод тэгээ яваад гисэн. Тэгээд ингээд бэжсэн чи яг манай сургуулийн нэг охин дахиад би хэд хоногийн дараа дахиад яагаад ч юм тэр үед дахиад одоо нэг соёлын ордон дээр ирэх болсон чи ирээд гэсэн чи манай сургуулийн нэг охин суугаад тэр охин ингээд суужсэн чи хүү чи энд юу сууж байгаа гэдгсэн чинь тэр найз маань ингээд жоохон ингээд ичсэн байдалтай ингээд нэг семинар зуугч байгаамаа гэд. Тэг чи яг ямар семинар зуугч байгаа гэсэн чи үгүй нэг семинарт л гээд хэлээд ерөөсөө би бүр ингээд бүр амар сонирхоод тухайд тэр охиноос чи яг ямар семинар зуугч байгааг мэдэхгүй суугаад ингэж болохгүй шүү дээ. Яг ямар семинарт ингээд бүр тэр найзаагаа бүр ингээд шалгаагаад тэгсэн чинь сүүлдээ нөгөө найз маань Есүсийнхаа гэд амар тийм санаа зовсон ичсэн байдалтай тэгж надад хэлжсэн. Тэгээ яг тухайд би бүр амар сонирхоод сүүл хамт сууя л да гэд. Тэгээд яг тэр үед ингээд
тэр семинарт ингээд орж суугаад тэгээд ингээд тэр орчин тэр ингээд яг Есүсийн юм юутай юм баннер манарыг хараад миний сэтгэлд амар тийм нэг тийм тис өөр орчин өөр юм тийм мэдрэмжийг надад өгсөн. Тэгээд яг одоо ингээд яг тэр семинар яг 7 хоногийн л хугацаатай. Яг тэр 7 хоногийн хугацаанд би тасралтгүй суугаад тэгээд яг ингээд суугаад байж хаад нэг шийдвэр гаргахад ингээд хүмүүсийг ингээд шинэ хүмүүсийн игнүүлээ суулгацсан. Тэгээд тэр одоо игнүүлээ суулгацсан хүмүүс дунд нөгөө хасна гэдсэн аахгүй. Хасна. Яагаад гэвэл надаас удаан явцсан мөртлөө усан баталгаанд ороогүй хүмүүс ингээд бэлтгэгдсэн байсан байхгүй. Тэгэнгүүт би болохоор 7 хоног явсан. Тэгээд баталгаа хийх шийдвэр гаргах гэдэг. Тийм ингээд хүмүүсээс ингээд игнүүлээ суулгацсан. Тэгээд тэндээс энэ дундаас хүмүүсийг хаснаа. Яагаад гэвэл тэгэхээр тэр хасна гэдэг маань зөвхөн яг одоо тухайн үед л усан баталгаа хийлгэхгүй л гэж байгаа үг тий. Гэтэ өргөжлүүлээд библиэс судлаад одоо сүмдээ яваад тэгээд дараа нь хэдэн сарын дараа ч байдгийн дахиад хангалт тийм тухайн үед болохоор нөгөө нэг баталгаа хийлгэж болно гэсэн. Тийм 7 хоногийн хугацаа бол жоохон хангалтгүй гэсэн тийм юугаар ингээд заалтаар хасах гэдсэн байхгүй. Тэгээ би дотроо болохоор юу гэж бодчихсон бэ гэхээр бүр намайг битгий хасаач тий. Намайг битгий хасаач тий гэж бүр ингээд дотроо бүр ингээд бүр яаж ч юм ингээд намайг битгий орхиоч л гэсэн юм бүр ингээд дотроос маань л бүр ингээд намайг ингээд нэг дотор маань л нэг хүн ингээд намайг удирдаад байгаа. Бүр би ингээд хаягчих гээд байгаа юм шиг тий. Битгий л намайг орхио ингээд ямар оруулахгүй байгаас тий. Тэгээ бүр тэр яг тухайн тэр мэдрэмж болохоор бүр ингээд би бүр ингээ өөрөө бүр ингээ тэмүүлээд байгаа байхгүй бүр ингээ би яг энд л ингээ явах хэрэгтэй би энд тэгээд ингээ тэр хүмүүс ингээ харахаар бүр маш удаан ингээ явцсан сүмд ингээ бурхныг сонсоод ингээ одоо болсон тий заа тий одоо ингээ тэд нэр тодорхой хэмжээний шалгууруудыг ингээ давцсан байгаа шүү дээ тэр хүмүүс намайг бодвол хичээлүүдээ хийгээд ингээ сайн уншаа судлаад бүрийгдээ ойлгоцсон тий зүгээр нэг сэтгэл хөдлөлөөр биш шийдвэр гаргахад бэлэн болсон байна. Тийм байсан. Тэгээд яг тухайд би сүүлд ингээд бодож хагаад үнэхээр л бурхан байдаг болоод намайг яг тэр 7 хоногийн тэр юунд л тэгээд тэр нэг Солонгос пастор юу гэсэн аахгүй. Одоо энэ одоо 7 хоногийн семинарт суусан хүмүүс бол яг бүхэл бүтэн одоо бүх одоо нөгөө нэг шаббат юу усан баталгааны одоо хичээлүүд бол багтсан. Адвентист 28 бишрлийн 28 зарчим гэдэг байгаа шүү дээ тий. Тэр уншиж судалдаг тэр хичээлүүдэд бол арай амжсан амжаагүйсэн үү? Арай амжаагүй. Гэтэ багтсан гэж хэлсэн. Тэгээд багтсан учраас энэ 7 хоног явсан хүн бол орж болно. За. Гэт би яг ингээд тий усан баталгаанд бүр ингээд маш богино хугацаа байхгүй юу? Маш богино хугацаанд. Үнэхээр л яг тэр үед л бурхан яг надад тэр хаалганы завсраар хэлсэн. Үнэхээр л энэ амьд бурхан Есүс гэж байдаг бол та намайг үүртээ аваач гэхэд 7 хоногийн хугацааны тэр дотор боломж нь бүрдээ тий буцаа дахиад ирээд тэр семинар суух бол нөхцөл болцсон бүрдсэн мэ тий. Тэгээд ингээд анх бурхан одоо бурханыг таньж мэдээд сүмийн одоо хаалгаар ингээд одоо бурхнаар хөтлүүлээл ингээд авчихсан. Тийм. Тэгэхээр сэтгэл хөдлөм үе байна. За тэгээд манай Монгол подкаст Монгол Adventist гэдэг буланд маань 7 асуулт байгаа. Тэгээд ирсэн зочдоос асуух. За тэгээд эхний асуулт маань болохоор Adventist итгэл бишрэлийн талаар таны бодол. За чи Adventist итгэл бишрэлийн талаар юу гэж боддог вэ? Эсвэл аль нэг онцгойлох зүйл ч юм уу те чиний чи бүгдийг нь хэлэх шаардлагагүй. Тэгтээ чи чамд одоо бүр илүү юм өөрт ч ойр дотно. Одоо би одоо Adventist хүн гэдгээрээ бахархах надад нэг ийм шалтгаан байна гэж хэлэх зүйл. За Adventist гэхээр мэдээж эрүүл хоол хүнс бас тэгээд одоо нэг амьдралын хэм маяг нь одоо бусд хүмүүсээс нөгөө арай онцлогтой. Тэгээд энэ нь болохоор миний хувьд болохоор яг нөгөө нэг залбиралтай илүү ингээ холбох юм бол энэ аюу тийм илүү ингэж нөгөө хүмүүст одоо ингээд маш олон одоо би болохоор яг анх ингээд сүмд ороод яг залбирлын тухай яг ойлгож эхэлснээс мэдснээсээ эхлээд ингээ танилцаж эхэлснээсээ хойш залбирал миний амьдралд ямар их одоо тий өөрчлөлтийг ингээд бий болгоод ингээд яаж ингээд намайг ингээд бүр илүү их ингээд залбиралд хөтлөөд
ингээд залбиралд хөтөлтөгцснөөрөө би өөрөө ингээд дотроосоо ингээд нөгөө одоо маш ингээд одоо жишээ зүгээр энгийн жишээ гэхэд л би үеийнхнээс айгу жоохон харагддаг ч юм уу тий. Ингээд одоо үеийн одоо залуучуудаасаа ингээд илүү ингээд өөр харагддаг. Эрүүл тийм ингээд одоо миний байгаа байдал миний айрс гэх юм уу тий ингээд залуу харагддаг. Тийм яг ингээд хүн болгоо ингээд идэг. Тэгээд энэ нь болохоор яг ингээд залбирлыг ингээд судалж хахад залбирал маань өөрөө одоо ингээд намайг ингээд тий залбирлаа хийж хахад бурхан миний эд эсэд маань ингээд нөгөө сэргээж яадаг. Тийм ингээд бүр ингээд цаанаас нь бүр ингээд одоо би эд эрхтэнг маань ингээд ирүүлжүүлж ижэдэг. Ийм байдлыг ингээд бүр ингээд өөрөө ингээд олж судлаад тэгээд би бол яг тэр зүйлийг судлаагүй мдэггүй байхдаа маш олон залбирлыг хийжсэн. Тэгээд яг энэ залбирлын үр дүн яг ингээд өөрөө судалж мэдээг гүнзгий судалж ингээд таньж мэдээд ингээд ирэнгүүтэй. Ийм учраас энэ залбирлыг ийм гайхалтайгаар ингээд одоо тий бурхан ингээд ийм гайхалтай ийм одоо бурхантай хамт ингээд бурханд хандан залбирсан залбирал маань намайг ингээд айгүй гайхалтай ингээ өөрчлөлтөөр ингээ дүүргэж өгсөн юм байна. Тэгээд ингээд гэдэг зүйлээр бурхантай харилцах маань ямар агуу чухал вэ гэдгийг яг миний хувьд бол энэ маань аюу тийм. За тэгвэл манай адвентистчүүдийн хувьд одоо чи бол адвентист итгэл биш бол дотроос залбирлаар дамжуулаад бурхны ивэлийг илүү авч ирсэн юм тий. За тэгээд бас дараагийн хоёр дахь асуулт маань таны амьдрал одоо нөлөөлсөн чиний одоо итгэлийн амьдрал нөлөөлсөн тийм хүн байгаа бол тэр хүнийхээ талаар болцгохгүй. Хэрхэн яаж нөлөөлсөн? Пастор хүн байсан уу? Мишнер хүн байв уу? Эсвэл сүмийн ахлагч лидер байв уу? Эсвэл зүгээр сүмд явдаг гишүүн байв уу? Яг намайг яг итгэлийн амьдралд ч нөлөөлсөн тийм яг итгэлийн амьдралд нөлөөсөн. Би бүр ингээд яг энэ одоо нөгөө нэг хүмүүст ингээд талархаж бүр ингээд хилхимсан гэ бүр ингээ өөрөө дотроо айгүй их олон жил мөрөөдөж ингэж явж исэн. За одоо тэгвэл боломж гарч. Тийм яг надад ингээ одоо яг бурхан ингээ надад ийм боломжийг олгоод байна. Би бүр амар талархаж байна. Тэгээ энэ хүмүүс маань болохоор хамгийн анх бүр ингээ намайг сүмд хөтөлж ингээ бүр дагуулад явж исэн болохоор манай Нямна пастор. Тэгээ түүний гэр бүл инх нарагч. Тийм инх нарагч. Ингээд энэ гэр бүл тэгээд дараагийнх нь болохоор намжилт орж тэгээд уянгаа гэдэг энэ пасторын гэр бүл тийм. Тэгээ гурав дахь нь болохоор Ганбаатар пастор, түүний эхнэр Тамаа гэдэг. Лам тэгээд энэ гурван хүн бүр яалтчгүй бүр миний амьдрал бүр сайн яг жинхэнэ итгэлийн амьдрал үлдээрэл үзүүлсэн хүмүүс тийм бүр итгэл тэгээд одоо нөгөө нэг яг хүүхэд ахуй байсан учраас амьдралын одоо нөгөө одоо төлөвлөлт тэгээд эмэг цэгцтэй байх бурханд одоо нөгөө нэг ингээд үнэнч шударгаар тий ингээд бүр ингээд эмэг цэгцтэй амьдрал ингээд зөв одоо ингээд одоо зааж тийм одоо залбирал хийхэд одоо яаж одоо залбирах уу мацаг байдал гэж юу вэ гэ бүр ингээд одоо библийн одоо нөгөө одоо ингээд гүнзгий судлах бүр ингээд мэдлгүүдийг бас амьдралаа бас ингээд авч явах гээд ингээд надад бол ах ихч байхгүй. Чи айлын том гэсэн үг. Тийм айлын том. Тэгээ доороо 3 эмэгтэйдүүтэй. Тэгээд би ээж аваасаа хол ингээд өссөн. Тэгээд манай ээж болохоор хөдөө ийм орон нутагт ажилладаг учраас цэцэрлэг сургууль гэж байдаггүй. Тэгээд хүүхдүүдтэйгээ бүр нөгөө ажил мэргэжлийн онцлог нь болохоор ингээд төмөр замд ажилладаг учраас ингээд нөгөө хүүхдүүдтэйгээ ингээ ойрхон байж ингээ биднэрт ингээ байнга анхаарал зөвлөгөө ингээ хилээд авах тийм нөхцөл боломж айгу хомос байсан учраас яг одоо миний одоо нөгөө нэг хүүхэд насны одоо нөгөө нэг яг надад анхаарал одоо тийм нөгөө нэг үерхэл тэр болгон дээр анхаарал одоо тавих одоо тэр юу зөвлөгөө өгөх одоо тэр нэг ясаараа эдгээр хүмүүс маань одоо эцэг гэхийн тэр өөргийг бас гүйцэтгэжсэн байна тий. Чиний амьдрал бас одоо бас нэг онцгой зүйл хэлэхэд Ариунагийн маань ээж хөдөө төмөр замд ажилладаг. Тэгээд тухайн үед болохоор тэр ойрхон тэр газарт цэцэрлэг сургууль гэж байдаггүй. Тийм учраас Ариуна маань Эрдэнэт рүү дүүнэртэйгээ хамт одоо ингээ байранд өөрөө бие дагаад дүүнэрээ сургууль соёлд нь явуулаад цэцэрлэгт нь явуулаад тэгж амьдардаг байсан тий. Тий. Тэгээ тийм болохоор би тухайн үед бас айгүй бахархдаг байсан. Ямар мондог ах юм бэ? Ийм жоохон дүүнэрээ дагуулад
Тэгээд ингээ бие даагаад ингээ амьдраад явдаг ямар мундаг хөхмэй гэж бодож бас би чинь өөрөө 8 дугаар анги 9 дугаар анги 8 дугаар ангид ирсэн шүү дээ. 9 дугаар анги 8 9 дугаар ангидаа. Тэгээд манай хамгийн баг дүү маань болохоор цэцэрлэгт. Тэгээд тэрний дээдлийн маань дүү болохоор 1 дугаар ангид. Тэгээд дээдлийн маань дүү миний яг доотлын дүү болохоор 4 5 дугаар ангид. Тийм жоохон тийм байсан. Тэгээд би болохоор яг ингээд тухайн үед бол одоо ингээд эргээд харахад ингээд тэр үед би одоо тэг сүмд явснараа миний амьдралд одоо тэг тэр одоо 3 одоо том пасторуудын гэр бүлтэй ингээд уулзраад тэр болгонд хүн болгоно ингээд бас ингэж тохиогод байхгүй ийм боломжуудыг бол бурхан бол бүр ингээд зүгээр л үг таалгаа ингээд нийгэл өгсөн. Тэгэл би ингээд гэрэл рүү л яваал орсон юм шиг надад санагдсан. Харанхуугаас л гэрэл рүү ингээд бүх юм маань ингээд надаас юу ч шаардахгүй зөвхөн би одоо ингээд тэд нарт ингээл хайрлагдаал хайр гэдэг зүйлийг бурхан маань ямар гайхалтай юм бэ энэ хүмүүсээс яг бурханы одоо зан чанар тийм үлгэр дуурайлыг би яг тэтгэр хүмүүсээс аваад би цаашдаа яг энэ хүмүүс шиг ингээд бүр яг ингээд нямжаа пастор болохоор бүр гэр бүл ингээ хурим хийгээд ингээд сүмд ингээд хурим хийгээд итгэгч хүмүүс яаж ингэж байх ёстойг ингээд бүр ингээд яг ингээд бүр харуулж ирсэн детачлан ингээ харуулж байсан болохоор би яг тэгж мөрөөдчихсэн аахгүй яг ингээ бүр ингээд нэрэл би ингээ хүнтэй сууган бол ингээ гоё ийм ингээ яг ингээ надад ингээ бас аюу том зүйлийг ингээ нээж өгч харуулж чадсан тийм гоё үлгэр дуурайл бүх гэр бүлүүд нь маань өстой сайхан дурсан сайхан үлгэр дуурайл гэсэн хүмүүс байна. Тэгээд эдгээр хүмүүс бас хизээ нэг өдөр манай подкастыг сонсоод тэгээд чиний мэдлэгээ бас хүлээж аавна гэж бодож байна. Тийм бүр би аль бүр дотроо бүр ингэж амар бүр чин сэтгэлээсээ би ингээд таалт болгондоо бид нар уулздаг ч гэсэн би тэр хүмүүстэй өстой үнэхээр та нартай ингээд бүр ингээд хэлж чаддгүй тийм ингээд тэр олон хилээд чаддгүй тэгээд энэ боломжоор үнэхээр эдгээр гэр бүл маань миний хувьд бол маш том одоо өөрчлөлтийг хийсэн хүмүүс байгаа маш чухал миний хайрлаж хүндлэж явдаг хүмүүсийн бүр нэгдүгээрт тавихаар хүмүүсээ гэж би бод. Манай Ариун намгийн маань баг хүмүүс яриад шүү дээ. Санаа бодлоо хуваалцаад. За дараагийн асуулт маань болохоор 3 дугаар асуулт маань болохоор таны дуртай Библийн дүр. За Библи дээрээс ямар дүр илүү дуртай. Мэдээж Библийн бүх дүрүүд сайхан, бүх дүрүүд сайхан. Тэгэд миний хувьд болохоор Мосе надад амар тийм ойр санагдаад тийм. Би өөрөө ч яг ингээд тухайн үед ингээд сүмд явж эхлээд ороод ингээд явж байхдаа тэр дөрүүдийг харж байхдаа Мосе л надтай илүү ойрхон юм байна даа л гэж би бодсон. Мосегийн дүр. Ааха. За тэг яг ямар талаар Мосе илүү ойрхон байсан бэ? Мосе болохоор нөгөө нэг сайн байцгаана. Уг ярианы нөгөө нэг хэллэг айгу муутай. Ааха. За. Тийм учраас би бас яг анх ингээд сүмд орж байхдаа маш бүр гिचмхий айгу тийм дуугай. Тэг ингээд тэр аргийн хүмүүстэй ингээд чөлөөтэй нээлттэй ингээд ярьж чаддгүй тийм хүүхдээс айгу тийм дотгошоо. Тэгээд ингээд Библийн түүхийг судалж байхад Мосе миний амьдралтай айгу одоо яг над чиг адилхан санагдав. Яг тэгж гардаг шүү дээ тийм Мосе нөгөө бурхан Мосед Израилийн ард түмнийг Египтийн дардлаас чөлөөлөө гэд явуулдаг шүү дээ. Тэгсэн чинь Мосе юм хэлээ. Би ерөөсөө хил амуутай. Тийм. Би явахгүй. Тийм. Тэгээд тийм хүнийг бас ингээд бурхан удирдаад одоо ингээд өөрөө удирдаад тэр хүнийг ингээд гайхалтайгаар ингээд яаж чаддээ шүү дээ. Тийм болохоор би намайг ч гэсэн бурхан одоо ингээд ярих чадварын маань бүр ингээд бүр гайхалтайгаар өөрчилсөн гэж би өөрөө өөртөө боддог. Ягаад гэвэл би өөрийгөө ингээд өөрчилж чадсан. Тэгээ тийм болохоор би бурханд ер нь юу Библийн түүхээс яг Мосе бит хоёрыг адилхан тэгээ Мосегаар дамжуулаад би ийм гайхалтайгаар бас ингэж өөрчлөгдөж болдгийм байна гэдгийг айгу тэр түүхээс олж харж ирсэн л та. Тэгээд бас 2008 онд билүү 9 он 8 онд хэдүүлээ чи нөгөө Монголын Адвентист Монголын мянган мишнэрийн хөтөлбөрийн 5 дахь төгсөлтөөр явж байсан шүү дээ. Тийм. Тэгээ хоёулаа бас тэнд байсан. Тийм. Тэгээд ингээд суралцаад бас ингээд нэг одоо нөгөө тэнд бол нөгөө нэг яг юм тийм
өөрийгөө нөгөө нэг айгуу тийм одоо сорих тэгээ нөгөө нэг өөрийгөө ингэж даачлах. Тэгээд чи бас мишнерээр явж байсан мишнерийн ажил хийгээд. Мишнерийн бол ажил хийгээгүй. Гэхдээ энэ ертөнцтэй ирээд сайн дураараа. Сайн дураараа. Тийм нөгөө ахлагч нар солигдох үед нөгөө ахлагч байхгүй үед яг тэр үед би өөрөө сүмдээ яг сайн дураараа яг үйлчлээд ингээд бүр ингээд ертөнцийн одоо динж гэдэг хэсэг гэдэг тийшээгээ ингээд бүр ингээд бүр ахлаг шин ахлагчтайгаа ингээд үйлчилж ингээд шинэ айлуудаар ингээд орж морж ингээд үйлчлэлийг бас хийчихсэн тий. За дараагийн асуулт маань юу вэ гэхээр хоёулаа сая бол 3 4 дугаар асуултанд нийлүүлээ хариулчлаа. Уг нь би ингэж асах хэрэгтэй байсан байхгүй. Библийн дуртай дүр. Тэгээд бас чи өөрийгөө Библийн аль дүртэй ингээ харьцуулж төсөөл гэсэн чинь чи Мойсе дуртай гэдэг чи өөрийгөө Мойсетэй адилхан гэсэн. Ирээдүйд адилхан болгоод өөрийгөө. Гэхдээ заримдаа яг тийм бол төрдөж би яг л яг энэ Паулийн амьдралаар амьдрах шиг байна. Эсвэл би яг л ийм Питер шиг болоод байна гэх тээ. Би нэг хэсэг одоогоос 3 жилийн өмнө би бас нөгөө илгнээс болоод айгүйх хүнд өвдсөн байхгүй. Тэгээд ингээ биеэр ингээ битүү юм туураад тэгээ нөгөөх ингээ миний ингээ бүх би хавдаад хөөгд тэгээ юм хашил туураад тэгээ яг ингээ нөгөө галаар төөнөгдөж байгаа юм амдаараа яг шавдж байгаа юм шиг тийм мэдрэмж төрөөд амар захтандаг. Тэгээ би яг тэр үед би яг Йоб болцсон байна даа гэж бодоод яг Йобын төг санаад байна. Йоб гэдэг чинь тийм толгооныхоо оройноос хөлнийхөө уул хүртэл ингээ битүү яаш аханд баригдаа тэгээ нөгөө чулууны илтерхий ваарны илтерхий авах ингээд маачдаг. Би яг тэгээд би яг Йобын түүхээр яваад байна гэж бодогдоод байсан. Тэгээ бурхны эвлэр идэгсэн. Одоо би эвлэлцэн байна. За дараагийн асуулт асууя. За та бусад итгэгчдэд өгөх зөвлөгөө эсвэл урамшуул байна уу? Богинохон үгээр би итгэгч залуучуудаа эсвэл итгэгч ах эгч нартай, дүү нартай. За нэг ийм зүйлийг би хэлхийг хүсэж байна гэдэг. Би болохоор яг миний бодож авдаг зүйл болохоор би өөрөө 3 эмэгтэй дүүтэй. Тэгээд тэд нар маань ч гэсэн ингээ нөгөө багаасаа бас ингээд намайг дагаад ингээд сүмд явж эхэлсэн. Итгэж болцсон. Тэгээд ингээд нөгөө сүмд одоо ингээд явхаар мэдээж ингээд бүх юм ингээд дардан байхгүй. Маш их нөгөө итгэлийн одоо уунж босох. Тэг яг ингээд нэг итгэлийн шалгуурууд ингээд яг нэг пасторууд солигдсон гутал тэр зүйлийг би өөрөө мэдрээд идэв шиг санагддаг. Яг ингээд унаад идэг. Итгэлээсээ ундаг. Тэгээд тэгж унж исэн ч гэсэн босох одоо тий босоод буцаад ингээд сүмдээ ирэх одоо нэг ирж тийм ингээ бурхан дээр зөвхөн ирээрээ яагаад гэвэл нөгөө энэ нь болохоор нөгөө мэдээж хүн бол ингээл мэдээж хэсэг хугацаатай ирээл хугацаатай ингээ явдаг. Тэгээ гол нь болохоор нөгөө бид нар би болохоор юу гэж хэлэх гэнэ зөвхөн одоо итгэл бишрлээ бурхан дээр л одоо бурхан дээр хараагаа хандуулаа хүн рүү биш гэж хэлдэг. Тийм хэрвээ тийхгүй бол нөгөө одоо нөгөө хүн чинь мөхөс доороо сул дараа учраас алдаа гаргадаг учраас бид нар яг энэ байнга нөгөө хүндээ одоо ахлагч пастортай тасчдаг учраас мэдээж тэр хүн ингээ хол явна. Тэгээ тийм болохоор бид нар яг бурхан дээр 100% хараагаа ингээд чиглүүлээд итгэл бишрлээ ингээд суйрлуулчих юм бол мэдээж унах үе байна. Тэгээ унсан ч буцаа босч чаддаг. Тэр итгэл. Тэгэхээр яагаад тэгэхээр бурхан дээр л хараагаа бүх юмаа чиглүүлчих юм бол бид нар бүх зүйлийг даваад гарч чаддаг гэдэг тий. Тийм болохоор залуучуудтай хандаад мэдээж бид нар ах эгчтэй мэдээж таслуул яах вэ тий бид нарыг ингэж гайхалтайгаар бид нарт ингээл тий нүмэн өөргөө үзүүлээ тий ингээл халуундуулаа халамж хайрыг бид нар ингээд зөндөө авчаал явангууд нь бид нар ингээл уйлаал ингээл мэдээж ингээл итгэлээсээ босногуцаа ингээ явчлаа гэж бид нар сүмээсээ явах биш. Харин бүр тэр одоо яг хүмүүсийн яг үлгэр дуурайлтаар бусдаа ч гэсэн ингээд гайхалтайгаар үйлчлээд ингээ үлдэх зүрх сэтгэлтэй үлдээрээ гэж бас цагмаар яагаад гэхээр яг тэр зүйлийг би өөрөө бас ингээ хичээгээд хэрэгжүүлэхийг аягүй хичээжсэн. За дараагийн асуулт болохоор та амьдралдаа хүлээж авч байсан хамгийн сайн хамгийн зөвхт зөвлөмж одоо хин нэгэн хүнээс за энэ хүний зөвлөмж энэ хүний шийдвэр энэ хүний оруулж исэн тэр санал маань миний амьдралд надад одоо хамгийн зөв тусламж болсон юм аа. Боддоор биш зөвхөн зөвлөмж те. Аха. За тийм ямар зүйл бэ? Энэ зүйл болохоор нөгөө нэг уянгаагч
Намжаа пастрын маань ихнэр бүр нөгөө нэг би хүнтэй суугаагүйсэн. Тэгээ бүр ингээд бүр тэр үгийг бүр олон дахин бүр ингээд хилээлээд өгсөн. Тэр нь болохоор хүнтэй суусныхаа дараа одоо гэр бүл болсныхаа дараа одоо нөгөө нэг одоо яг бүр ингээд итгэгч хүмүүс бол ингээд гэр бүл болсныхаа дараа одоо нөгөө хурмаа хийснийхаа дараа одоо нөгөө нэг гэр бүлийн одоо нэг харилцаанд орох талаар ингээд тэр айгүй тийм чухал зүйл байсан юм байна гэдгийг би өөрөө хүнтэй суугаад гэр бүл болсныхаа дараа тэр зүйлийг бүр амар сайн ойлгосон. Бүр тэр тийм үгийг одоо тийм чухал зүйлийг ингээд нөгөө хэр баргийн хүн те хилээд байхгүй ингээд бүр ингээд зөвлөөд байхгүй. Тэгээд одоо үеийн нийгэм бүр эсрэгээр нь болцсон тийм бүр ингээд шал эсрэгээр болцсон. Тэгээд тийм болохоор миний хувьд бол бүр энэ бүр хизээч мартагддаггүй бүр ингээд бүр миний зүрхэнд ингээд байнга байж байгаа. Яагаад уянгаагч тухайн үед яг тэгж хилээд исэн юм болоо гэд би ингээд нөгөө нэг одоо хүнтэй суугааг байхдаа ингээд айгүй их бодож ингээд яваад идэгсэн. Тэгээд яг ингээд үнэхээр нөхөртөө ингээд яг өөрийнхөө яг тэр нөгөө нэг ариун цэвэр байдлаараа ингээ очихоор ямар их хүндэтгэлийг авдیں۔ Ямар их нөхөртөө хайрлагддгийг би өөрөө яг биеэрээ уянгаагч мань тэр гайхалтай зүйлийг мэдэрчээл ингээл аюулгүй олон дахин одоо сумгаа охтуудад ингээд хилээдсэн нь бүр миний ингээ ой танд ингээд бүр хизэж мартагдахгүй арга ингээ санагдаад байсан. Тэгээд би 3 эмэгтэй дүүтэй учраас би бүр ингээд яг л уянгаагч яаж цагчижсэн, яг л юу гэж хэлж исэн, яг л өөрөө мэдэрсэн учраас уянгаагч яаж мэдэрж байгаад бус тэр одоо мэдэрсэн сайхан зүйлээ бид нарт хэлээд исэн, яг л тэрийг би яг үлгэр дуурайл болгох буцаагаал дараа үеийнхэндээ өөрийнхөө дүү нартай, эмэгтэй дүү нартай бүр ингээд уянгаагч надад яг ингэжил цахиад исэн. Би үнэхээр яг тэр зүйлийг нь өөрөө мэдэрсэн. Тэгэхээр та нар маань яг л тэгж үзээрэй. Гэр бүр ингээл те. Тэгээд энэ сүмд яваад ингээд явж байгаа учраас ингээд ийм гайхалтай те. Миний төрсөн игч биш, миний цусны төрөл биш. Мөртлөө ингээд бурхан дотор ингээд игч дүүс байна гэдэг нь ямар гайхалтай юм бэ. Яг үнэ. Миний төрсөн ах игч манай ээж аав талын ах игч нар ингээд хизээч ингээд зөвлөж байгаа. Ийм найрын ширийн зүйлийг хуваалцаж ойлгуулж өгж байгаагүй. Яг тэд нар өгөхийг хүсээгүүдэл биш. Яг магадгүй мэдхгүй байх. Өөрөөсөө хин нэг хүнээ сонсож байгаагүй тий. Эсвэл амьдралдаа даралдаа алдсан хүмүүс маш олон байгаа. Тийм болохоор тэрийг илүү эрхэм бас бодож үзээгүй байсан баг тий. Эсвэл бас амьдралдаа дарагдаад ажил төрөлдөө дарагдаад цаг зав байхгүй. Эсвэл бас төсөөл бодоогүй. Яг үнэ. Тийм энэ зүйл миний хувьд бол маш бүр бурхан дотор бүр ингээд ийм гайхалтай зүйлсийг би бас ингээд тийм амьдралдаа мэдэрнэ гэдэг чинь бас миний хувьд бол бурхнаас ирж байгаа маш том ивэл бас нэг ивэл нь байсан тийм бас ингээд бусдад ингээд гэрчлэх юм надад ийм боломж ийм гайхалтай зүйл байгаа байхгүй хэдийгээр манай нөхөр итгэгч биш ч гэсэн намааг ингээд ингээд найзууд өөрийнх нь одоо үеийн найз нар одоо гэр бүл болцсон одоо манай нөхрийн найзууд байгаа шүү дээ тэгээд тэр дундаас би ингээд намайг ингээд онцгоож ингээд яриад ингээд надад ярьж байгаа байхгүй манай. Тэгээд өөрийнх нь найз маш олон найз нар байгаа мөртлөө одоо яг ингээд над чиг ингээд өөрт нь одоо очисон тийм юмхтэй байхгүй гэж ярьж байгаа байхгүй. Тэгээд яг би тэр зүйлийг сонсоод үнэхээр л энэ бурхан надад уянгаагчээр дамжуулаад энэ бол айгүй чухал зүйл хийсэн байна гэдэг би яг нөхрийгээ тэгж ярих үед тэгээд нөхөр маань намайг хөндлөлийг авах үед тийм нөхөр маань ингээд намайг илүү их ингээд миний одоо эхнэртэй ийм гайхалтай гэдгийг ингээд бүр ингээд яриад ингээд янгууд би яг тухайн үед яг үнэхээр л уянгаагч тэр хэлжсэн тэр гайхалтай зөвлөмжийг ингээд бас хэрэгжүүлэхийг хичээсэн учраас хичээгээд ингээд ард нь гарсан учраас дараа нь энэ зүйлийн чухал гэдэм юм гэдгийг мэдрээд дараа одоо ингээд эмэгтэй дүү нартай ингээд бас зөв ингээд зүйлсийг бас ингэж ярьж хэлэх ёстой байна гэдгийг ингэж одоо уянгаагч хийсээ бүр ингэж мэдэрч авсан. Магадгүй уянгаагч маань бас энэ зүйлийг бас мартцсан байж магадгүй бас сонсоод ийм гайхалтай зүйлийг хэлжсэн бол танд үнэхээр их талархдаг. Тэгээд таас бурхны бас гайхалтай бас гэрчлэгч их шүү гэж бас хэлмээр. Тэгээд яг үнэхээр тийм хайрлаж хүндэлмээр. Уянгаа сонсож байгаа бол
Ариунагийн маань бас хүндэтгэлийг бас талархлыг хүлээж аваарай. За тэгээд сүүлийнхээ асуултанд оръё тийм үү? Тэгээд ийм олон сайхан гэрчлэлүүдийг хуваалцсан Ариунадад баярлалаа. Тэгээд одоо хамгийн сүүлчийн асуулт маань хэрв та дэлхийн адвентист чуулганы ерөнхийлөгч байсан бол юу хийх вэ? Ямар нэгэн өөрчлөлт хийх хүсэл байна уу? Эсвэл ямар нэгэн зүйлийг нэмж хийх хүсэл байна уу? Ямар нэгэн санаа байна уу? За чи өнөөдрөөс эхлээд дэлхийн адвентист чуулганы ерөнхийлөгч гэ өөрийгөө төсөөлдөө. Тэгээд том уу? Харин тэгээд за би энэ нэг зүйлийг хийнэ. Нэг ийм зүйлийг дэвшүүлнэ. Эсвэл ийм зүйлийг уриална гэх. Яг миний одоо бодож байгаагаар яг ингээд одоо ингээд туулж байгаа яг энэ амьдралын яг энэ нөхцөл яг ингээд харсан туршлагаас гэхээр би болохоор маш олон нөгөө нэг итгэгч одоо хуучин гишүүд маань ингээд сүмээс явж байгаа байхгүй юу? Одоо ингээд би ингээд сүмд яваад миний надтай орж ирсэн ингээд үеийнх маань одоо баргалж байхгүй. Би л энд ганцаараа суугаад байгаа юм шиг ийм сэтгэл ингээд заримдаа аяг төрдөг. Тэгэд энэ үед бол би бол үнэхээр Монголын ийм том одоо тийм дэлхийн юм юм бол ерөнхийлөгч нэг ийм албан тушаал дээр очих юм бол би сүмийн одоо энэ сүмүүдийн те ингээд хуучин алдагдсан гишүүдийг бүр ингээд илүү тийм анхаарал тавиад тэднийг бүр ингээд ахан дүүс нар чинь хүлээж байна шүү гэдгийг ойлгуулах. Тий, бүр ингээд хизээч ингээд нөгөө нэг ингээд байнга байж одоо тий тэр хүмүүсүүдийг ингээд одоо юу юм дэ ингээд бүр ингээд сүмээс явахгүй бид нар чинь гэр бүлчин шүү хүлээж байна шүү л гэж тэгээд явуулаад бүр сүмээсээ ингээд хичнээн явсан ч гэсэн тэр хүмүүс нөгөө бүр ингээд сүмдээ ирэх тэр сэтгэл зүрхийг мэдээж тэр хүмүүс ингээд олон жил ингээд явчаад ирэхээр ингээд айгүй хүндий болчдөг. Яагаад гэвэл би өөрөө ч гэсэн тэр зүйлийг бүр биеэрээ мэдэрч исэн л тээ. Тэгээд нэг харахгүй шүн ингээд ганцаархнаа ингээд уйлаад явж байхдаа би бүр хизээч би одоо тий одоо бурхан минь та намайг хизээч битгий орхиорой. Би харин байнга таны талд зогсоолно. Яагаад гэвэл энэ итгэлийн амьдралд маш олон одоос батаа заад туулах юм байна. Тэгээ ганцаардах юм байна. Тэгсэн ч гэсэн би яг энэ мөчөд бол би бурхныг л гэсэн сэтгэл зүрхийг хаяхгүй явах юм байна гэсэн бат итгэлийг би бүр өөрөө ингээд гаргаад бүр ингээд уйлаад ингээд явж исэн үе надад байдаг л да. Тэгээ тийм болохоор би яг ингээд өөрөө ч гэсэн одоо ингээд бас ингээд нөгөө нэг хуучин гишүүний одоо ингээд игнэн дийлсэж штэ. Тийм учраас би хуучин гишүүдээ одоо илүү анхаарч тэр хүмүүс маань нөгөө зүрх сэтгэлд нь ингээд байгаад идэг. Ингээд бурхан гэдэг маань хайртай бурхан байгаа шүү гэдэг байгаад идэг. Боловч ингээд аягүй их цангацсан. Тэгээд ингээд тий одоо ингээд тэр одоо гэр бүлээ ингээд санаж байгаа тийм мэдээж тэр хүмүүс дурсан санах юм зөндөө байгаа. Тийм ямар ч шалтгаанаар ямар ч нөхцөл байдлаас болоод сүмээсээ явсан байг тэр хүмүүсийн зүрх сэтгэл бурхны хайр ивэл бурхны гэх тэр сэтгэл байгаа. Буцаад тэр сүмээ санаж байгаа. Тэгээд чиний хэлж байгаагаар тийм учраас тэр хүмүүст илүү анхааралтай байна тий. Тэгээд тэр хүмүүс ч нөгөө нэг айгүй олон одоо нөгөө амьдралын одоо тий үхэл хаагцал тэгэл ингээл олон одоо юунууд ингээл сэтгэл зүрхт ингээл нөгөө нэг дарагдаж ингэж явсаар байгаа нөгөө нэг анхны хайр нь тий бид нар ингээд нөгөө анхны хайраа санааж гэл магадгүй тэр хүмүүс ингээд мартцсан. Тэгээ эргээд ингээд санах юм боломжуудыг бас тий ингээд би юм боломжуудыг бол ингээд хэрвээ одоо тийм боломж одоо энэ сүмийн одоо юм том ерөнхийлөгч болох юм бол ийм зүйлийг хийл гэсэн айгуу тийм том зүйлийг л үргэлжлүүлж байгаа. Гоё мөрөдөл, гоё төлөвлөгөө байна. За тэгээд манай тэгээд Ариуна чамайг дэлхийн адвентист чуулганы ерөнхийлөгч сонсож байгаа гэдэгт итгэж байна. Тэгээд чиний санааг бас авч хэрэгжүүлэх байхаа. Эсвэл нэгэн өдөр чамайг бас дэлхийн адвентист чуулганы ерөнхийлөгч болтугай хэмээн ерөө. За баярлаа. За тэгээд нөгөө нэг юу гэдэг чинь нөгөө залуусын цагаан ном гэ байдэн шүү дээ. Тийм тэгээд тэр номыг би анх сүмд яваад ингээд яг ингээд уншаад тэн дээрээс нөгөө нэг сүмийг ингээд нөгөө нэг цэвэрлээд ингээд нөгөө нэг шидэд одоо нөгөө нэг цэвэрлэгч гээд тэгээ сүмээ цэвэрлээд ингээд явах юм бол олон жил цэвэрлээд тэр нөгөө нэг юм залуу хүмүүс тэгээ тэр болохоор юу яжсэн одоо дэлхийн юм айгүй том одоо тий адвентист сүмийн одоо юм юуны том одоо захирал болоод тэгээ тэр одоо суудлаасаа хизээч хөндөрөхгүйгээр тэр местэн дээр ингэж очиж исэн гэсэн нэг тийм
түүгийг би оюут нөгөө нэг залуу байхдаа уншижсэн л да. Тэгээд би яг тэрийг бас уншаад бас ингээд бас тэр зүйлийг яг тэр уншиг бас тэр зүйлийг бас аюу хэрэгжүүлжсэн л да. Сүмээ ингээл хаан цэвэрлэгчээс дундас чуулганы ерөнхийлөгч болтлоо дэвшиж байсан гэдэг чинь бас тийм. Тэгээ яг ингээд нөгөө нэг тэр юг бас ингээл та бас таны тавьж байгаа асуулт хүртлээсээ гэдэг юм. Аюу миний тэр одоо мөрөөдчихсэн те яг ингэж бас болдгийм бэ. Ийм одоо үнэхээр нөгөө нэг бурхан бас хэлдэг шүү дээ. Хин ихэнд байхыг хүсэн тэр нь болог гэдэг тийм. Тэгээ тийм болохоор бас сүмээсээ одоо сүм цэвэрлэгээсээ хүртэл хэлчихсэн. Тэгээд манай нөхөр маань итгэгч биш хүн л дээ. Тэгээд тэгсэн мөртлөө надтай цуг ирээд манай сүмийг хүртэл ингээд цэвэрлж өгчээсэн тийм одоо хүн байгаа. Тэгээд тийм болохоор бас хизээ нэг өдөр бас магадгүй бас миний нөхөраас гайхалтаагаараас миний хүс одоо залбирлыг тийм бурхан гайхалтаагаараас өөрчлөлтийг хийгээд бас итгэгч одоо бүтэн одоо гэр бүл болно гэдэгт бас итгэж одоо байнга залбирч байдаг тий. Яг үнэхээр бурхны имэйлээр энэ бол боломжтой зүйл. Тэгээд бас үргэлжлүүлэн залбирч байгаараа бид нар бас үргэлжлүүлэн залбирх болно. Танай гэр бүлийн төлөө баярлалаа. Бидний ярилцлага танд таалагдсан гэдэгт итгэлтэй байна. Хэрв та дараагийн ярилцлагуудыг сонсохыг мэдхийг хүсвэл манай сувг дээр subscribe дараарай. Тэгснээрээ танд мэдээллүүд тухай бүртээ хүргэгдэх болно. Тэгээд дараагийн удаа уулзтлаа. Баяртай.